Эсхий дүүрхтэн үзүүлж байна. За сүрэг тарган сайхан хаварж сайхан тусч гэнэ үү та? Сүрэг тарган тавтай хаварж гэнэ үү? Сүрэг тарган мал сайн уу? Оо тавлаг сайхан. Эсхий дүүрхт нэвтрүүлгээрээ тэгэл Монгол урдм эх орноо сайхан тойрж олон газраар орж их л юмыг одоо үзэж сурж явна даа. За таны бие тэгэхээр сайн. Та биетгээ сайн уу? Оо тавлаг сайхан. Тарган сайхан хаварж гэнэ үү? Сайхан хаварж байна. За сүрэг тарган сайхан хаварж сайхан тусч гэнэ үү та? Сайхан тусч байна. Сайхан тусч байна. Энэ жил жоохон бороо хор жоохон багтаа байна уу? Энэ жил ер нь ганц тай дүүл байна дээ манай сумын хэмжээнд, аймгийн хэмжээнд. Өвөл одоо хэр болоо та? Цас багтаа байна. Цас багтаа орсон. Уулын цас ихтэй байвал бас нэг жоохон хавар нь бас нэг хайлаад бас чиг өгчдөг бас нэг боо юм байдаг шүү тий. Энэ жил бол нөгөө хур чиг багтаа байсан да. Тэгээд нөгөө баг гараад гарц мот байна. Ойрын үедний бороо орох 6 сарын 1-ний хэвээр бороо орох мэдээ байгаа л энэ оруу сайн л. Орчул мааштай яа. Тэгвэл одоо бас нэг хэдэн мал тэгээд энэ байгаль их дэлхий сайхан өнгө өгөөд хэдэн мал сүрэг сайхан бас нэг тарга твэ аваад нэг мал ногоотойгоо залгуул хүн ардч гисэн сүү цагаан эдэгтэйгээ залгах юм шүү дээ. Чин тэгээд байгаль мал хүн гуравчин салшгүй холбоотой юм шүү дээ тийм ээ. Энэ жил манай энэ чинь нөгөө зас хурдтунц багтай үлжээд нэг шуур багтай байсан учраас байсан нөгөө салхи багтай байсан учраас гарсан жоохон өвсөн гатсныгаа нэг шуурга тавьж нөгөө хөрсийг хуулаагүй гайгүй орсон мал нь гайгүй орсон. Оо төл ажтайх авчих шиг байна. Төл сайн авчих шиг. Төл болдыг гарцгүй л одоо тэгэл сарлаг бол ер нь сайхан жилбэтээ сайн төлжээл гэж. Одоо ч гэсэн сарлагаараа бол одоо бас л тэргүүлж явдсан юм шүү дээ тий. Улсад тэргүүлж ийсэн шүү дээ манай сум. Сарлагаараа. Одоо 60-аад мянган сарлагтай 50-60-аад мянган сарлаг байгаа. Өө зөв. За эсхий туурхтан нэвтрүүлгээр 4 жил одоо 21 аймгийн 80 гаруй сумдуудаар явж байна. Ард зууныхаа бас сайхан тэгэл агуу сайхан түүх соёл, өв уламжлууд, малчтынхаа амьдралтай танилцаа сайхан нүүдлийн соёл гэдэг тийм ээ. Тэгээд сум орон нутгийнхаа одоо ахмад буурлууд, хөөхүүд багчуудтайгаа залуучууд гэдэг олон чиглэлийг л одоо нэвтрүүлэг маань өөрөө явж байдаг. Өдөрт өмнөдөө хүргээд одоо 5 дахь жил рүү орж байна. 270 гаруй ангитай нэвтрүүлэг үзэгчтэй одоо хүргэсээр тасралтгүй. Зогсолтгүй л одоо яваад байна бид нар. Одоо явхаас ч одоо яах вэ? Энэ сайхан одоо ингээл та бүгдийнхаа энэ сайхан соёлын сайхан үеийг тээж яваа. Энэ сум орон нутагтаа ажиллаж амьдарч байсан энэ ариун сайхан туршлагаас нь одоо бид нар бас сонсож нэгэндээ хүргэж түгээж одоо бас явах юм зорилготой бас нэг энийг бас нэг аваад үлчиж түгээч гэсэн зорилготой ингээ бид нар одоо тойроод яваад одоо энэ Уранга аймгийнхаа уянга суманд одоо анх удаа ирж нэвтрүүлгээрээ за биднийг өгтөж хүлээж авсан агчаартай бас талархаж байна. За уугуул суугуул нутаг одоо хаана вэ? Би ч одоо энэ Уранга аймгийн уянга сумынхаа төв төрсөн. Оо за. Тэр үед манай аавын нэгдэл байгуулагдаагүй хот нэг цэргээс ирсэн байсан юм 50 онд. Тэгээд энд би уянга сум төрсөн. Тэгээд энд 69 онд манай аав нийтлэл донд үйлдвэргэж Уранга аймагт тарх зүүнд байгуулагдаад дараагаар нь Ламжууга ерөнхий хөтлөнгөөр манай аав очиж манайхын уянгаас нүгт. Тэгээ уянга тарх зүүнд очиж 8 жил төгсөөд 8 гаруй жил 10 жил төгсөө. Тэгэл би чинь Улаанбаатар хотын худалдааны техникумд Нягтланбат хотын засгийн ингээд хотод төгсөө. Тэгэл худалдаа удирдах газар төгсөж ирсэн. Гайгүй сурлагатай гайгүй төгсөж ирсэн. Тэгээ сурлаг юм хараад нөгөө дарга нар чинь намайг байцаагч Нягтланбатаар аваад удирдах гэж. Тэгээ 2 жил сум бүх сумдуудаа нөгөө баримтын ялгалтаар явдсан чинь. Тийм шалгалтын ажил хийж байгаа. Тэгээд 2 жилийн дараа төгөрөг сум худалдаа үйлчлэлийн дарга намайг намаа хараад орж тавчгаар
төвлөдөг байсан. Тэгээ намаарны болсон хүчин болсон даа тэгээд. Хөдөлთა үйлчлэгийн дараагаар төгөлсөн хэлж очиод. Тэнд 5 жил болоод бас ажиллагаагүй сайн залуу багт ажил сайн байд юм. Улсад хүртэл 20 дуурайнд орж олоо нэмаа. Тэгсэн чинь ажил сайжруулах хайрхан талаас өмнө тэгээд нэг өдөр дуудаад аваад тэгэл төвлөждөг. Манай эхнэр чинь аймгийн захиргаанд ажиллаж байсан сургууль гэсэн. Тэр үед хоёр чинь танилцсан байсан уу? Танилцаад айл гэр болсон байсан. Айл гэр. За. 82 онд өдөр айл гэр болоо. Тэгээ айл гэр болцсон хүмүүс маань төрчихсөн байсан чинь төгөрөгтчихэд энэ төгөргөө нэг ангийн дараагаад өгөхөөр төгөргийн захиргааны ангийн захиргаанаар очиад. Захиргааны захиргаанаас энэ одоо сая санхүүцгийн нэхтлэнгээр төрөлдөө голцууд бас их ажилласан хүн байна шүү та хоёр чинь. Тийм ээ. Тэгээд хоёулаа хайрхан толгойд хөдөлгөөн хөдөлгөөний дараа очиж өгөт энэ сум захиргааны төсөө нэхтлэнгээр нь байл. Тэгээд эндээ хоёулаа 20 хэдэн жил ажиллаж байгаа нааша манай эцгийн би жоохон таарах хүн яав гэж эрэнд байсан. Баян өвдөж зүвдээ болдгоо. Тэгэхээр тэндээс 99 онд хоёулаа хүмүүс дээр. Тэгээд эндээ захиргаанд наваа бас ажиллаулаа. Тэгээ тэн дээр 5-6 жил ажиллаж байгаа л би чи тэгээ хуваараа сэтгүүц хасан өмнөх нь 2016 2008 онд би ажилласаа гараад хуваараа юм хийгээл тэгэл. Хоороо та юу хийж эхэлсэн? Би урд нь нөгөө худалдаанд байсан юм чинь л худалдааны дүлд хэлсэн чинь насаараа худалдаа юм чинь хийсэн юм чинь одоо тэр үед нөгөө ноолорын үед манай ах чинь 4 бандтай. Тэгээ манай банд нар чинь сургууль дандаа томчууд 4 том банд дараагийн эмэгтэй. Энэ банд нар чинь одоо хөдөө малдаараар нэг манай том өдөр манай аав өдөрлөө яваад идэх гэсэн. Маруунаас малын маллаас амралт болго. Тэгэхээр дулаан хотл хийж өгье гэж нэг эхлээд байна. Тэгээ 87 онд би 89 90 оны үедээ Монгол хотл нэг үйлдвэр Монгол хотлыг хийх гэж тавиалгаж байгаа өөрөө нөгөө юундаар цутгаад энэ юундаар энэ тугалгаар цутгаад хийв гаргаад. Тэгээд хэлж хийвгээд манай тэр Монгол гудлын гадналын нөгөө довгор могор тэгэж гаргаж хийж ирсэн. Тэгээ хүүхдтэй нэг бакалын төрөгөө хийгээд гисэн чинь нөгөө янз хөөрхөн болсон байл. Хөдөөний гутлууд тэр үед ч өстө бакал гутлууд байсан баг тийм. Тэгсэн бакал юм шүү дээ. Бакалыг бол ясаас нэг хэсэг өмссөн тийм. Нэг худалдаанд байсан болохоор бол тэр бакалыг бол нэг дэлгүүрээс олдохгүй ч жолоо аваад өгдөг. Тэгэл ястаа нэг орж ирж исэн гутлаа тэрэг тийм. Тэгээ тийм гутлыг хийгээл манай ээжээр заалгаад энэ Монгол гутал чинь бол өөр дөр хэмжээний байдаг шүү дээ. Ерөөсөө байдгийн биелий. Манай ээж над зааж өгөөд үлгэрийн ээжээс аваад. Тэгээд өнөө дээлч нэг ингээл мохор сөөм ингээд ингэр бүнгэрсэн хороо одоо нэг төөсөөм ингээл хэмждэг байсан тийм. Монгол гуталчааг адилхан шүү дээ. Бас адилхан. Тэгээд өнөө шааны зулганы угалзагч шааны угалзагчл ингээл зулганаас дээш ингээд нэг ирэх уруу жоохон зайтай чөлөөтэй ирэх уруу байж шаанаа угалзах ингээд хийдэг. Тэгээд урд нь ерөөсөө тэрийг хэмжээг нь авч авах болов. Хуруу гаргаад хэмжээл. Тэгээ нөгөө Монгол хөтлөч чинь улсны хэмжээг чинь улсад дээр ингээл одоо үлбэрс улсны хэмжээ өөрөө хэсэгчээр эсвэрнээс бол өөрөөс нь гаргуулсан хийжтэй хэмжээг нь хийжтэй. Одоо улсад чинь бол ингээл 42 43 орчод 30 эдээс нөр дандаа олнуудаа ингээл улсын хийцсэн байд. Би зүгээр өөрөөс нь хэмжээг нь аваад тэгэл тэрийг ингээл утсаар тавиал хөтэн. Яг тааруулаад. Яг таардаг. Энэ урдаас нь ингээд нэг эсвэрээс ингээд тэгээд хойно урд хоёроос ингээд тариулаа гэхэд яг ингээд хөтэн юм. Тэгээд Монгол хөтөд би эсгийн ууланд болдог гэж байгаа. Сүүлдээ наам бол одоо энэ Оросд ингээд энд байна даа. Тэр үг одоо хийсэл л байна уу? Одоо тэр үгэн хийхэ байсан. Та гутаа хийсээр байна уу? Гутаа бол би одоо хийгээл байна. Зөө. Гутал тэгээд нүдэн бүлэм хийдэг болоо. Тэгээд энүүгээр тэр юм хийгээл баян гутаа 20 жил бараг хийжээ. Тэгээд нэг чинь тэгэл одоо Монголын бас нэг соёлын бас нэг өв дэвч гэж орно шүү дээ. Одоо чинь нэг хэсэг энэ чи одоо тэгэл ингээд ойдлчин гэх юм, мужаанчин гэх юм, гагнуурчин гэх юм, уулнууд гагнуур хэдүүнүүд төмрийн уран дарах нэг элтний нэрээр бодвол тийм ээ.
За тэгэл одоо мужаа багжаа бол би бол ингээд яг өөрөө шингэл хийсэн. зөв. Багч өөрөө ингээд тэгэл өөрөө тэгэл хийгээл хуураа гараад тэгэл. Одоо тийм чинь соёлын өв тээгч юм байна шүү дээ. Соёлын өв тээгч гэдэг юм тодорхойлт тэр авсан уу та? Сая манай сумаас 2024 онд нэг сумын нэг гар урлал юм хийдэг хүмүүсийн нэг цуглаж үтслийн худалдаа юм зохион байгуулад. Тэгээд тэн дээр надад шилдэг өв залгамжлагч өвлөгч гэсэн тийм юу гэсэн. Зөв. гэсэн тийм. Өөрөө л байхгүй. Зөв. Одоо тэгэл одоо сайхан нэг тодорхойлоод өгсөн сайхан шүү дээ. Одоо чинь өв ухаан гэж байна. Өв соёл гэж байна. Ёс заншилгээ тий. Энд чинь дотор аягүй олон чиглэлтэй. Ялангуяа Монгол гэдэг бол өөрийн гэсэн хээ гугалцтай. Монгол бол хүн өөрийн гэсэн дээл хувцас гуталтай. Энийгээ бид нар чи өмсөж явж иш нөгөө нэг улс орнуудаас чинь ялган харагдах. Монгол гэдэг нэрэн дотор оршихдах тийм ээ. Ухаан шүү дээ. Энийг одоо мартуулахгүй тулд авж үлдэхийн тулд л одоо нөгөө хийгээл урлаад байгаад байна шүү дээ та хэд ба тий. Одоо нэг сайхан тэр Монгол гэдэг сайхан өв соёлоо нэг аваад үлчээ. Бас тэгээд тэр эмжир болгоно нэг утга учир бас байдаг л байгаа шүү дээ тийм ээ. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Өглөө бүрийн эрч хүчийг энгийнээс эхлүүлээрэй. Цэвэр, чанартай, амттай эрч хүч будаа. Таны гэр бүлийн эрүүл сонголт. Тэжээллэг чанар бүрийг хадгалсан Монгол хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн. Зөөлөн ширхэг, төгс самт, хүүхддэж, томчууддаж таалагдана. Өдөр бүр эрч хүчээ нэмээ. Эрч хүч будаа. Эрүүл амьдралын эхлэл. Хөдөр нутгийн унаанд тавьж үйлчлэн холбогдох дугаар 95 99 34 29. Иран улсын Тэйж аяг тавг угаагч нь Монголд лабораторийн шинжилгээнд орсон Henkel Germany лицензтэй. Иран улсад үйлдвэрлэсэн сайн чанарын энэхүү аяг тавг угаагчныг бөөний үнээр борлуулж байна. Өөх тосыг гүн задлан, бактерийн эсрэг хамгаалах үйлчлэгээтэй, гарт гаршилгүй, хурдан хөөсөрдөг, бага зарцуулттай. Хөдөр нутгийн унаанд тавьж үйлчлэн Очир Dental Studio шүдний эмнэлэг нь олон жилийн туршлагатай мэрэгсэн эмч совлогч техникчдийн бүрэлдэхүүнтэйгээр шүдний бүх төрлийн үзлэг оншилгоо, эмчилгээ, согог заслын үйлчлэгийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр стандартын дагуу чанарын өндөр түвшинд түргэн шуурхай үзүүлж байна. Манай эмнэлгийн давуу тал нь химийн шүдний лабораторитой олон жилийн туршлагатай техникчид та бүхэнд үйлчилдэг юм. Бид тэтгэврийн хүмүүстэй халамжаар химийн шүд хийж үйлчлэхээс гадна мөн Hollywood Smile, авагддаг, авагдахгүй бүх төрлийн химийн шүд хийж үйлчилж байна. Хаяг төмөр зам 57 дугаар байр. Утас 98 10 63 63 99 26 50 90. Ширин брэнд цэвэр арьсан гутал бүс ширин улалгаатай гар хийцийн гоёмсог завгарлаг арьсан эдлэл үйлдвэрлэл худалдаа. Этэн гутал дотор гадаргүй цэвэр арьс улалгаатай үхрийн зорны ширийг давхарлаж хийдэг. Арьсан сэлбэр хээтэй гэх мэт олон загвартай. Загварлаг арьс марийн өргөн сонголттой. Чийг татахгүй хөнгөн хөл дэвтэйхэн авсан байхад баяр бүхнээр хөлийг тань баярлуулах хэдтэй. Манай бүтээгдэхүүн дотор гадаргүй цэвэр арьс тул та чанарыг нь мэдрэх болно. Утас 91 тэг 3 99 90 91 тэг 3 39 90. Цэмбэ авто гэрлэн 2014 онд байгуулагдаж автомашины гэрлийн чиглэлээр тасралтгүй найдвартай үйлчлэг үзүүлж байна. Гэрлийн тусгал тохиргоог лам солих, нүүр солих, ледлийг солиулах, төрөлцсөн үйлчлэгээр үйлчлүүлэгчдийн итгэдэг үйлдэлсэн манай байгууллага. Цэмбэ авто ертөнц нэрийн дор үйл ажиллагаа нэгтгэн автомашины гэрлийн салбартаа тэргүүлэгч болох зорилготой тасралтгүй хөгжсөөр байна. Цэмбэ авто. Easy House таны хамгийн зөв сонголт. Суйрлуулахад маш хялбар. За нэг манай сууц энд ингээд хөдөөний айл ингээд тавьсан байна. Ердөө 10-20 минутын дотор угсарч шууд ашиглах боломжтой. Хэмжээний өргөн сонголттой. Таны хэрэгцээнд тохируулан 3x3, 3x6, 6x6, дөрвөн улирлын шийдэл, халуун хүйтэн аль жуулралд ашиглах боломжтой. Бат бөх хийцтэй, найдвартай бүтэцтэй. Олон зориулалтаар ашиглана. Амралтын сууц, ажлын байр, агуулга, түр байр, бизнесийн зориулалт гээд таны хэрэгцээнд бүрэн нийцэн. Яагаад Easy House гэж
Цаг хэмнэн удаан барилга барих шаардлагагүй. Зардал хэмнэн илүү боломжийн шийдэл. Бид хөдөө орнуудын унаанд тавьж өгнө. Мөн очиод өгсөрч үйлчлэнэ. Таны амьдралыг илүү их хялбар, илүү ухаалаг болгоно. Холбоо барих утас 8870 TG-3 91 Тэг 88 22 85 85 85 51. Амгалан бөөний худалдааны төвөнд бүх төрлийн барааг бөөний үнээр нь зарж байна. Манайхаас нэг бараа авсан ч бөөний үнээр аваарай. Газан болон цахилгаан плитик, угаалгын машин, эндүү, пеж, хөргөгч, хөлдөөгч, Монгол үндэсний хоол идэний цар, чихрийн тав гэх мэт маш олон төрлийн барааг нэг дороос маш хямд бөөний үнээр худалдан аваарай. Та бүхэн манайхыг өргөнөөр зорин үйлчлүүлээрэй. Манайхыг Ботаникаас цаашаа 500-аас 600 м Амгалангийн төмрийн бөөний худалдааны төвөөр зүүн эргээд цагдаагийн хотхны урд талд Амгалан бөөний худалдааны төв. Холбоо барих утас 99 84 34 19. Хөдөө орнуудын унаанд тавьж үйлчлэнэ. Нэвтрүүлгийн ивент төгч Triple M 100% далайн байцааны шаржигнуур чипс. Triple M далайн байцааны чипс нь 100% байгалийн гаралтай далайн байцаагаар хийгдсэн эрүүл мэндэд ээлтэй амин дэм эрдэс бодисоор баялаг хамгийн амттай. За энэ өрөөндөө урлаад байна уу? Энэ дөрөөндөө л уралдیں۔ Одоо өрхийн үйлдвэр байна шүү дээ баг сайхан. Тэгээд хажууд юм нүүнүүдээ багжнууд нөгөө энэ тавьчдаг ойрхон сандал тавиад. Энэ одоо таны хийсэн гөлөн байна. Тэгээ миний хийсэн гөлөм. Наад чинь одоо энэ холбоос хийх нь үлдээ хамгийн сүүлд хийж байгаа нас ингэ холбоос хийгээд одоо дуусах. Одоо чи ингэж байгаад. Тэгээ энэ холбоос нь төрөөс Энэ хаана наах вэ? энд нь ингэж холбож өгдөг. Ингэж холбож өгдөг. Нөгөө гөлмөө холбож. Гөлмөө холбоо тэгээд энэ ингээд энийг дөнгөж л өнөөдөр л дуусах гэж байгаа юм байна. Энийг сая хийсэн юм бас. Энэ хоёрыг энэ жил. Энэ ойдлоо одоо ингээд машинаар гараар уу? Гараараа энэ шөөрөөрэй. Энэ одоо ингээд яхаар машинаар ойчих юм шиг одоо юу байгаад байна те? Нарийнхан хоёр Их ажиллагааж. оош нарийн ингэж нэг үрчлэн шивэл тэгэл энэ нөхөр нь тэгэл. Одоо энэ ч одоо ингээд бүр энэ хардаа. Ингээл Энэ миний ч одоо бүр ингээд нэг бүрчлээ ингээд одоо гараар шүү дээ. гараараа энэ хэгээ таваалах нь бол одоо энэ хэвээрээ таваалгадгийг. Одоо наадах чинь энэ хэвэнд нөгөө ингэ таваалгал энүүгээрээ дараал. Тэгэл нөгөө юугаа хөвчүүлэл. Энэ нэг өөр одоо ингээд ингээл хөвчөөл хийн хөвч. Одоо тэр уулзны энэ хэ. Одоо энэ хэ шүү дээ. Энэ хэ. Тэ. Эднэр ч одоо энэ өөрөө ингээд юугаа хийгээл энд хөвчөөл хийн хөвч. Хээ гугалзууд бол ерөөсөө ингээд юм. Ингээл. Энд ийм төмөртэй юм ба шүү дээ. Энийг сийлэл. Ингээл. Одоо ингээд орчиж байгаа юм тий. Тэгэл Тэгээ энэ рүү хийж байгаа цогч нь. Гүү ингээл энүүгээрээ гавчих чинь нөгөө ийм хөвчдөг юу гэдэг. Энүүгээр ингэж хийгээд хавчна. Ингээл. Ингээд юугаа хийж байгаа хавчаад өгөн. Тэгээ товоогоод гараад байна. Товоогоод ирэхээр ард нь утас хийгээл. Тэгээд араас нь наагаал бас нингүй юм наагаал. Тэгээд Монголчуудын тэгээд энэ уур ухаан гэдэг бол юм сайхан тэгэл. миний бүх уулзнуудын хэв нь өөрөө ингэж хийж. Энд чинь одоо нөгөө өв ухаан шүү дээ. Өвдөгдөж яваа өв ухаан. Уран дархан энэ хүмүүсийн. Энд чинь тэгээд бас их өөр мөч ингээд арьсаа ингээд нөгөө хийх гэж байгаа юугаа юм метродо оруулаад. Тэгээд эндээс нь ингээд тавиад чиглээл ингээд хавчаад өгч юм байна. тэгэхээр тэгэл гараад. Тэгээд ингээд дуугаад гараад байна тий. Тэгээд Нэгсдөө хэвнүүд байгаа чинь даахтлын уулзны. Эдгээр одоо бүгдөө дээр байгаа энэ. Цаад энэ колумийн хэвнүүд байна. Одоо энэ үе. Энэ тэр одоо тэр хэвнүүд. нөгөө Тэр хажуудлын 6 хэвнүүд нь ингээл. Уулнаа ихэд бас энэ одоо ингээл. энийг та өөрөө хийсэн юм. Өөрөө хийн. Хийд хүн байд юм. Гүй өөрөө л хийн. Ийм хусмадн дээр хийвэл бүх юм. Бас Тийм. Нарсаар хийхээр тэгэж үрдэм олон жил хэрэгжиж. Энэ бол одоо худалж байгаа юм юугаар хийсэн. Усандаар сэлцсэн. энэ одоо бас Монгол гутлын нөгөө нэг гадантын дуу мөг бас нэг өрөө. Тэр нэг Ер нь арьсан дээр гаргаж байгаа хээг ингэж бүгдээр бүгдийг нэг цогж гаргадаг юм тий. Монгол хөтлийн энэ байна одоо миний. Сонирхох. Монгол хөтлийн төрийн хэмжээрнийх нь энэ. Тэр төрийн хэмжээрнийх нь. Дээдлийнх нь нөгөө Одоо баг нөгөө сайн хүн аваад чинь юу гэнэ. Одоо энэ юу вэ? одоо энэ дүүгээр ингэж явж байгаа юм чинь
Энэ биш үү, те? Наадах чинь. Тийм байна. Ойлгочих. Энийг одоо яаж одоо ингэж одоо хий гаргаад ингэж ядг юм болоо гэж уучрыг ойлгохгүй яваад байсан. Одоо ер нь гэдэг гүлэм уучрыг юу гэдэг хийгэр үзээ. Би анхны хэвийг наадах чинь байгаа. Одоо энэ хэвийг сая хүн нэг хэв дарчигээд аваад явчихсан чинь. Тэрний одоо энэ дээр юм тэр хэв. Энэ төмөр бас их чухал байх уу? Наад чинь гэтээ Бас нэг нэг чалччихгүй бас үе араа нэг дөмгөөс нь хийдэг шүү дээ. бас дөмөг гүн шиг бүхгүн шиг те. Одоо хэдэн оны машин байна? Энэ манай ээжийн машин байсан шүү дээ. Оо хэс. Тэгээд бид энэ жил Одоо ажиллаад байна. ажлын нэг юу хийсэн. Жанаа тавьчихсан. Цахилгаан болгоцсон. Оо за. Одоо тэгээд зүгээр цахилгаан. Одоо цахилгаанаар. Одоо энэ байна. За тэгээд энэ дээр гიშгээс энэ цааш. За тэндээ гიშгэл ажиллаад. Тэгээд Тэгээ энэ дотроо сайхан ингээд уурлаад ах юм тэгээд одоо бүх юм хийгээд байна. угуулч чинь өнгөөр энэ ногоон тэр ногоон хөтлөө ногоон юу ч Нөгөө метралууд нь одоо ийм метралууд байна. Энийг хаанаас яаж чинь? энэ Улаанбаатарын цагтаараас Одоо хотоороо авчиж байна тий. видео код хийгээл. Энэ одоо яг ингэ хийж байгаа юм биш үү Одоо тий. наадах чинь хөтлөө хийж бай. Наагчаа дооёогүй л бай. Энэ чи энэ хоёрын дунд Нөгөө нь энэ чинь энэ хэмжээр орж ирж байна тэгээд тий. наадах хийж байгаа. Энэ чинь ерөөсө холбож өгдөг хэмжээр байна. Тийм. Одоо энэс чинь ингээл Тийм байна. За ингээд харахаар Тийм. энэ хоёрын дунд Тийм. энэ хэмжээр чинь орж ирж холбож өгнө. За Монгол гутал бол ерөөсөө ингэ доотлын уул бол ерөөсөө сайхан эсгий байдаг гэсэн тий. Шатаагаад байдаг л ингээд ингээд нөгөө энийг ингэж хажуудлын шатаад тий. шатаах хүн яаш юм Хайр нэг юм төмөр улаасгаад ингээд байдаг чинь. чинь нөгөө эсгий болоор болох юм. Тийм Чи үү. болгохдоо наамд улаа Манай хийчихээ. нэг өвөө нэг гутал хийдэг байсан нэрээ санахад ингээд. Голд нь ингээд одоо ингээд байгаа наамд болж юм шүү дээ. Ингээд л байгаа. Энэ нарийнхан байгаа наамд нь. Энэ голд нь эсгий хийчихдэг. Тэгээд эсгийг нь тавиад ойчих. Дулаахан, Тэгээд болоо. зөөлхөн. Дэлхийд давтагдчихгүй. Хэлбэр дүрс. Монгол хээ гугалцтай. Монгол хүнээ тэр сайхан язгуур үеиг бас гаргасан ингээд монголчууд ийм л агуу шүү дээ. Гутал нь хүртэл нөгөө хааж байхгүй те. Малгай дээл нь хүртэл. Ийм содон давтагдчихгүй. Дэлхийд цор ганц гэдэг юм харуулчихсан тэр үгдээч. Мондогш байхаа. Тэр олон сайхан үгдээчийн юм бид нар буйныг алдахгүй л явах нь чухал байгаа юм да. Сайхан юм хийж байгаа юм. Тэр одоо би Энэ бол одоо тэгээд насаараа хүмүүстэй үздэг баг. дөрөс насаараа. Ийм л юм зохион бүтээдэг хүмүүстэй сайхан. Одоо хүн амьтаа холбогдоод ингээ бас сонирчиж магадгүй. Одоо ч юм уу адуун дургун монгол хүн гэж байхгүй. Адуун дуртай монголчууд сайхан монгол гол хүмүүсээ сайхан одоо наадамжд өгч байна. Одоо үндснийхээ хувцыг аягүй сайхан хэрэгжилж штэ сайхан. Тантай одоо яаж холбогдох вэ? Уцаар. Утсаа хэлчих юм уу? Тий. Одоо яг удаас хүмүүстэй бас хэлчихье те. За ви юундэр хаяа Одоо хэлчих гайв ингээ сайхан. минус 91 99 0383 гэдэг скетч явуулсан. За энэ дугаараас холбогдох юм биш үү бас яг уу. 91 99 Сонирхож байгаа хүмүүсийн хувьд бас яг уу. Сайн эмхтэй хөтлөний энэ байгаа юм. Энэ 35 зүгээр. Энэ эмхтэйг энэ харааг нь тэр ихтэйгээ харааг нь хийгээгүй. Энэ нь бол харааг нь хийсэн. Оо зөв зөв. Цаана бас гоё ингээд гялтаагаад нөгөө юу тавиад байна те. Бас материалын гоё харагдуулаад. Энэ нөгөө юу лидер юм биш гоё сохис. Харьцмөрийн нот тэгээд аваад хийгээ өгч тийм үү те. Өөрөө ингээд нөгөө би өөрөө үлгэрэн дээр нэг ардмаар жижигээс нэг тогтоос явал тэн дээр нөгөө шүүрээр том байгуулгал. Оо зөв. За. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Гоёхан цаас дахин боловсруулаагүй байгалийн анхдагч түүхий дээр хийсэн 100% эко цаас. Дахин боловсруулалтанд ороогүй учраас эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэхгүй, химийн бодис агуулаагүй, нэм бактери үржүүлэхгүй, харшил үүсгэхгүй, зөөлөн, ус даах чадвар сайтай хамгийн сайн эко бүтээгдэхүүн юм. Өдөр тутамдаа эко бүтээгдэхүүн хэрэглэж зуршил болгоцгоё. Холбогдох дугаар 7712 66 55. Гоёхан брэнд. Монгол малчны найдвартай сонголт чанар төмөр хийц. Бүх төрлийн малын гашаа, тэжээлийн онгоц, тарилгын хоолой, бэлчээрийн торон гашаа, үхрийн зогсоол бүгдийг нэг дороос. Яагаад сонгох вэ? 10 минутанд үсэрнэ. Бат бөх зузаан төмөр, ажиж тээвэрлэхэд хэлбэр. Доод талаараа хург шиг гарахгүй, хагас автомат, зис утсан агнууртай.
жилийн 4 улиралд ашиглана. Хот дотор хүргэлт үнгүй. Орон нутагт унаан тавьж өгнө. Худалдан авалт бүр бэлэгтэй. Чанарын баталгаа олгоно. Захиалгын утас 8855 2445 8955 2445. Хаяг баруун талд малчны дэлгүүр, зүүн талд амгалан. Чанарыг эрхэмлэгч Чанар төмөрхийц. Номин газ компани 2019 онд үүсэн байгуулагдсан бөгөөд Монголын анх дагч хагас автомат төхөөрөмж бүхий ахуйн болон аяллаа газ үйлдвэрлэлийг бий болгон Монгол орны эрсдэс цаг агаарт зохицсон бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн сацуу олон улсын жишгт нийцсэн Wanderer брендийг хөгжүүлж байгаагаараа онцлог юм. Хамгийн хэм дүнийг хэрэглэгчдэд санал болгон борлуулахаас гадна хоол, үйлчлэгээний салбарын хийн угсралт, холболт, чанарын өндөр түвшинд хурдан шуурхай гүйцэтгэж байна. Номин газ. Аргийн амтан жимчгэнсэн алтан намри өнгөйомаа. Тэшээ ханя. Нөгөө нэг цааны ганцаа дуулаад өгч. Түрүү машин дээр аваа үстэй. Үгүй юу гэж байгаа би чи гоё найзуудаа нэг удаа дуулаад өгчүүл. Тийм бидстэй юм чинь. Тийштэй гоё штэ тэрийг нэг явчихл та. За тавьчих тэгвэл. Бэлэн бүр бэлтцсэн байгаа. Гэр бүл найз нөхөдтэйгээ цагийг дуутай, хууртай, зугаатай, хөгжилтэй өнгөрүүлэхэд тань туслах гэрийн караоке төхөөрөмжийг санал болгож байна. Гар утаснаас аппликейшн ашиглан удирдна. Утасгүйгээр холбогдох технологи ашигласан дуугаар, дуучнаар, дууны кодоор хялбархнаар сонгоно. Гэрийн караоке. Нэвтрүүлгийн ивент төгчээр мөн хурлан Монгол үндэсний дээл уламжлалт өв соёлоо эрхэмлэн байдлаа мөн хурлан нэвтрүүлгийн ивент төгчээр монголчуудын хүндэтгэл бахархлын бэлэгдэл мөнгөн аяга Орглон мөнгөн аяга. Мөнгөн аягны уламжлалт хийц. Лэчин 4 хүүтэй. 4 хүүгийнхаа хоёрт нь гутал хийж гисэн, хоёрт нь гөлөм хийж гисэн. Тэгэл одоо бүгдд нь хийж гисэн натаа хийгээд байгаа юм байна. Одоо юм хийж байгаа дараа хийчихгүй хүүхдөөсөө уламжлал өөр хүүхдүүдэд өгөх юм байна. Тэгэл тэгэл сайхан хүүхдүүдэд үлдээл. Одоо таны нэг сайхан өвлөж авж байгаа дөрвөл айдсан шүү дээ. Өө зөв. Анх хэл юу хийж намайг нэг эхлээд Монгол хотл хийж сурж байгаа нөгөө 10 жилийн хүүхдүүдээс чинь наалуур кэл наалуураас гэдэг нэг хараа Монгол хотл хараа. Ааха. Нөгөө хүүхдүүд чинь тэр үс мөнгө ховор оюутан болоод тэгэл эдгээр чинь тэр хараагаа хийгээл наалуур өгчихсэн 72 төгрөг кэл наалуур чинь үнэтэй бол 10 мянга басна 72 мянга болж исэн сүлд. Хүнтэй болоо тэгээд тэгж хийж сурж ирсэн манай хүүхдүүд. Тэр манай хүүхдүүд ерөнхийдөө сүрхээ сэлбэр нэг хүүхд нь технологи олимпиадаар улс орнууд зөвдөгөөс 10 жил тахтай. Гарын уртаа удмаараа тий. За. Манайхан бол ерөнхийдөө ирчүүд нь би ихээс 8 бол 4 эрэхтэй 4 л нэг л хотын инженер жолооны хөвшиг болдог. Бусдууд нь бол дандаа ажиллагаа хийгээр Монгол хотл гүлм хийдэг шүү дээ. Одоо үеийн годны хөдөөний манай нэг дүү өгдөг. Аймаг дээр нэг дүү манай ихтэй 3 бид 3 бол тэгээд бинээс сураалах биш тийм. Нэгнээсээ суралцаа тэгэл. Би ихэж Монгол байна. Би одоо 68. 68 үлдээ. Одоо тэр ахмадын холбоотой тэгэл одоо энэ хөгжүүлбэр нэг сайхан байна. Ахмадын холбоог нэг сайхан юм байна. Тийм ахмадын орооч сайхан манай улсын шилжүүлэлтийн тэргүүний ахмадын орооч. Тэгэл одоо хоорондоо сайхан уулзаад хөөрөлдөө юм ярьдаа тэгэл заримдаа сайхан нэг үйлчлэлэл одоо тэгэл юу дээр ичхээ заяасан биш бас нөхөр жоохон хоолой заяасан шүү. За. Дуунаас дээр үед би Монгол улсын тэргүүний соёлын тэргүүний Монгол улсын тэргүүний урсагч 80 хэд онд 90 хэд онд авчихсан. Нөгөө нэг язгуур урлаг нөө
Бухар томны урлагийн үзлэгээл албан газруудаас ч хүмүүс аваад тэр оруулдаг байсан чинь. Тэр үед. Тэр үед чинь тэгээд тэнд шалгараад хийсэн шивэл овоо метацад Ямар дуу дуусан та? Ардын дуу голцоод болдог байсан тэр үед. Одоо болохоор одоо бас юм гарын урттай хүн байна уу бас энэ дуулдаг хүн байна. Манай ээж ихэнх өсөрхөө дуулдаг. Манай аавч дуулдаг байсан. Аав албан ажил хийсрэгөө чүюун урлан хороогүй. Яхтан насаараа яхтан бодох байсан. Би чинь насаараа яхтан аав минь одоо сайхан 50 эд онд барьж исэн 17-оор тэр гитцсэн банга надад яг тэтгэвртэн гарахтаа өгсөн. Манай ханд өгсөн. Манай энэ бид чинь одоо гитцсэн бангийн чинь манай үеийнхнэр л дуусч штэ. Тийм баг. Одоо ч баг бид нар чинь бол харагддаг юм уу? Сургуульд байхдаа орсон бангаар тэрүүгээр чинь тоогоо боддог шүү дээ. Одоо тооны машин гэсэн үг шүү дээ. Үржих байгаа чинь бид нар чинь гэрэл байхгүй байхгүй надад сайн бангаар л хийдэг шүү дээ. Одоо танд байгаа юу? Бага. За нэг хоол очиаддаг тэгэрээ. Бодох юуг нь би сонирхоо. За хоол байдаг хаа. Тийм байгаа. Бооза гэдэг нэр нь энэ Монголын одоо мастер тоогч нараас ингээд судлаад бас гаргаж ирсэн түүх байдаг юм байна. Бөөр гэдэг нэртэй байсан юм байл л шүү дээ. Бөөргөө. Тий. Тэгээ бөөр гэдэг нэрийг одоо манжийн үед одоо нэг хэлж чадахгүй одоо нэг хэл нь одоо ингээд одоо яг тухайн яадаг одоо нэг говж явсаар агаал тэгээ нэг манжийн үед чи нөгөө нэг Монгол одоо нэрслүүд чи өөрөө бүгд устж нэртэйг хамт устж им ирлийг сурлаж тийм нэрүүд их үүссэн байдаг юм байна. Тэгээ бөөр гэдэг нэрийг хэлж чадахгүй баузын болоод бууз болсон дүүхтэй. Ингээд. Тэгээ уул нь бол энэ ч өөрөө Монгол нэр бөөр гэдэг нэртэй байсан юм байт юм байл. Өнөөдөр ахмадын холбооны орой бүжигтэй юу? Тий. Бүжиг нь юу вэ? Дуун чингүү. Сая манай 8 дугаар гэнтон чингүү сагвар өдөр өссөн. 7 хоног болгон болох уу? Гэхдээ энэ жил тэр дуун чингүү зүгээр бүжиг бол 7 хоногт 2 удаа болдё. За. 3 дахь сая 2. 3 7-оос ороо 10 цаг хүртэл тэгэл хамдаа. Манай хол хамдаа ороод өстэй тогтмол. Усан дөрөвний шилдэгэр 2 удаа. Зөв. Ажлаараа ажил нь тогтмолцсон манай хамдаа. Энэ ахмадын холбоо байснаар бол одоо энэ ахмадууд айгүй маш их ажил тустай юм байна. Энэ өөрсдийнхөө нэг ордослоор өөрсдөө явж идэх хөгчөөр ахмадууд байдаг шүү дээ. Ингээ хараад байхад. Тэгээд тэндээ очиод ингээ бүжгээ хийж чинь, гимнастика хийж чинь, нэг цуглараад сайхан хоорондоо юм ярьчих чинь тийм ээ. Залуудаа юм хийгээ бүтээсэн хүмүүс ч одоо тэгээд тийм өдөрж байгаа хүмүүс бас их чухал байна уу тийм. Манай энэ гамбайгаар их мундаг энд ахмадын хороонд орвол одоо 10 хэдэн жил болчихоо. Анх энэ ахмадын хорооны дарга бол өөрөө хувийнхаа зардлаар энэ ахмадын башин бичин барьж өөрөө хуваараа ингэж яасан шүү дээ. Байгуулсан шүү дээ. Одоо энэ ахмадын хороогүй? Ахмадын хороо гэсэн тэгж байгуулсан байхгүй. Тэгэл аймагаас үлд нэг халаалтын хөлсөл өгд юм шиг үйл төсвүүд орсон юм. Бусдын нь бол дандаа өөрсдийнхөө одоо хийж байгаа бүжгүүд дандаа нэг тодорхой хэмжээний юутай плеттэй 2-3 мянган төгрөгийн плеттэй явуулж чана. Үйл ажиллагаа явуулахаараа. Тэгэл тэрний хаалсан орлогоор 200 юм надаа. Энэ чи хаал унд хийн. Тэгээ одоо хамтууд жээлжэр өдөр үйл ажиллагаа явуулаад уралдаан тэмцээн болохоор эндээ өдөр хоолмол ойдчихна. Энэ уралдаан тэмцээн спортын чиглэл. Теннис, волейбол, шот волейбол. Тэгээ шатар волейбол бас юм. Тийм. Тэгээ ингээд хамгийн өндөр настай хуваар гаргацсан. За. Хуваар гарсан тэгээ тэдх өдөр теннис тоглоно. Хэдэн цагаас. Тэгэд 3 дахь өдөр гэж гэдэг юм ба 7 хоног. Ямар олон спорт. Волейбол одоо тэгээд шатар теннис. Одоо нэг харава. Ер нь тэгээд ер нь ном тороо гарч байнгын хөдөлгөөнтэй юм үү? Хөнгөлөөн байдаг баг тийм. Тэгээ манайхан чинь их ирүүлж байгаа гэж байгаа манай ахмад. Өө за. Тэгээ нөгөө хөл гар нь өвддөг үсгүүлсэн бүжиг нөгөө байнга орсон. Бүр хөл мөл өвдгөө байсан. Зүрхээр хат гэдэг хот руу одоо батнасан гэдэг нэг хүмүүд. Тэр чинь бүр ингээд апрессэнд орох гэж бүр апрессэнд ороо гидсмэцээ хаглуулад ирээд тэгээд
явж чадахгүй уушгаар зүрхээр өгөх гэж ингэж чинь. Бүжгээр одоо тэгээ өвчин гэх байц зөв зөвлөх юм чинь. Тэгээ энэ сайн юуных вэ? тэр хөдөлгөөний Тэр хөдөлгөөний зүрх мөрхөнд л сайн юм байна. Хөл даалгуу юм. Стогоо чирээс ингээд одоо Рамсан задраад нөгөө байн хөдөлгөөн чуганснаар бүжгэлдэж шүү дээ. Манайх. Өнөөдөр бүжигтэй гэсэн те. Бүжигтэй. Хэдэн цагаас болох вэ? 7-оос 7-оос хойш. За оройны бүжигэн дээр тэгээд нэг очин доо. Ахмадуудынхаа сайхан. Манай ахмадууд ч бүжиглсэн ч тэгс аягүй гоё цэмбэгээд аягүй гоё бүжиглдэг шүү дээ. Цаанаа бүр нэг тэр бие авч явж бүжиглж байгаа нь цаанаа тэр яг Монгол бүжгийн нэг төрхийг юу бас нэгээ сайхан нөгөө гаргасан те. Задгаа цагаан байл одоо те. Бүгд өрлөө бах те. Манайхан чинь Игч болоод ахагчраа сайхан бас бүжиглэнээс иргэн үү? Хаяа одоо л үүдээ инцгээс жоохон орж ирдэг. Энэ чинь ажилтаа завгүй сэргот бидний л арах энэ ойрхон бийж ордгоо хөрс бид хаяа л орд. Залуудаа бол тэр үе клуб гэж яддаг юм. Тийм хөлөө бай. За манай Уранга аймгийн брэнд байна ах маань энэ. Өвод гэдэг компани. Дотроо ингээд нөгөө шар тоос ааруул тэгээд бүх өнөө хийж байгаа юм одоо бэлгийн багц болгосон байна. Тийм байна. Одоо ингээд сайхан сав баглаанд ингээд Монгол хээ гугал зооруулаад ингээд сар шин мэнд өгөхөөр ингээд нэг ийм ингээд юм айлд ороход нэг ийм ингээд баглаад ороход тий. Манай үеийн ч гэсэн За гарын бэлгийг. За. Гардуулж өгөө. За баярлалаа. Танаа гэр бүлдээс манай нэвтрүүлгээ дамжуулаад бас өгүүлж байгаа юм. За баярлалаа. Үндэсний үйлдвэрлэгчид дэмжүүл Монгол улс их орон хөгжнөө гэдэг сайхан тийм ээ. За энэ нөгөө яриад байгаа шампинь уу? Зү. За. Би одоо энэ чинь таг шүү дээ. Энэ чинь юу ингэсэн дэх гоё юу. 1 2 3 4 ингээд 5 болно шүү дээ. За тий. Ингээд 5 гэхэл энэс нэг 5-ыг төлөөлж байгаа ингээд. 5 гэж хэрэг 5. 6 7 8 9 10 гэдэг ингээд 10. Айлаа нэг тоо бодох уу? За тэгье. Ямар тоо бодох уу? Бас нэг. За ингээд 125 дээр 125 500 жилдээ 560 юм байх үү? За тэгээд яваа. За тэгээд. 60 дээр 560 юм хэрэг чинь ингээд 5-аас ингээд 60. 500 айлын. 500 гэдэг нь энэ байхгүй юу? 5 гэдэг чинь ингээд 500. Ингээд нэг нь ингээл 5 ингээд 2 тэг 500. Энэ тэг юм уу? Тий. Зөв. Энэ 5. 10-т 100. Одоо ойлгоо. Одоо тэгвэл 100. ингээд 50,000 тий? Тий 50,000. Зөв үү? Зөв. Зөв. Ингүүл 500. 500. Ингүүл 600, ингүүл 700 гэж. Эдгээр нэг тэгдээ орд юм байна тий? Тэг. За тэгэнгუთ энэ 5 доо орно. Энэ бүгдөө 5 уу? 5. За ингээд 500. За тэгээд 5,000. 5,000. Одоо нэмхийг яаж явах вэ? Нэмэх юм бол ингээд 125 гэж юм. Тэгэхээр 100 ингээд 25 гэхэд ингэнэ. Тэгэхээр ингээд 250. Энэ 200. Энэ тэр 100-аар юм уу? Тий. 10-т нэгч 10-т 100 1000-т 10,000-т гэдэг. Эдгээр нь. Одоо эдгээр тий? Зөв. За ингээд хасгаас 100-аас байж тээ. 90 гисэх юм бол ингээд 100-аас 100 аваад энэ дээр нэг юм ингээд 90 гисэх юм бол энийг нэг байж ингээд 10. 100-аас 10 болно шүү дээ. Зөв. 100-аас нэг ингээд 9-өөс нэг ингээд нэмчихсэн гэл. Та одоо нэг бас энэ бас нөгөө нэг бас техник бас хурдан бодох юм бол толгой дотор бодсон шүү дээ. Хийхээр тий. Тэгтээ айгүй амар хурдан боддог тий. Бас тийм хүн бас тооны машинаас яг адилхан ингээд төрүүлэл явчих тооны машинаас өөр мэдэн бол та нэг тоо бодоод ингээд өөрийнх нь нэг яг юуг одоо ойлоо тэгтээ юу ингээ. За би нэг тоо хэлээд та миний хэлсэн тоог нэмээд байх уу? За тэгье. 250 350 28 5 19 1080 30,500 одоо хэд хүрч байгаа дэ та? Би одоо 68 дээ. Тэгэхээр миний хэлсэн саяны тоог та толгоодоо бүр ингээд зүгээр л асуудалгүй байж тээ. Юу сая бол нэлээ ингээд сонь тоо хэллээ шүү дээ. Одоо тэг энэ хэд болчих вэ? 3232
тоо болж гинэ те саний хэлсэн нэмээд. Үх. Одоогээр 90-д ингээд хэд хүртэл юм бэ шээ. Инхээр одоо хэд болчих байгаа хаа. Энэ хэд 1000 Тэр бомтод 10,000 100,000 сая тэрнээс тэгээд хэцээгээр бом. Толгой ухаан бол сайхан байна таачтаа нэр. Эсвэл насаараа хийсэн мэрэгжил гэдэг ч юм да. Энэ л байна да аргагүй юм да. За. Сайхан уучлалаа дүүнгээ замдаа гарыг. Одоо ийшээ бас нэг би одоо энэ цэвэрлэх одоо гаргаж ирсэн дээр энэ арчаа тавьчих. Гой өнгөтэй үеийн чинь юу гойл нэг тоног нь бүгд харагдсан байна. Тийм ч гойл нь ялцаад гоё. Тэгтэл одоо энэ одоо хэдэн жил болж байгаа лээ? Шинэ надад 50 хэдэн онд лав үнэгээр авчихсан гэсэн. Тэг. Ааха. Тэгээд бид нэр өдөрцөн бахаар бар шинээрээ шахуугаас юмыг ингэж идэж хадгална гэд эдийг одоо ингэж энийг тэгээд 2000 он хүртэл нэг жил алгасгүй идэлжсэн юм биш тийм. Тэгтэл бас юмыг бас сайхан гоё идэж байгаа шүү буянтаа. Энэ бүхэлд. За сайхан хуучлаа. За баярлалаа. Дүүхүүг яриа өрөөж хуучилж ярьсанд баярлалаа өмнөх. Баярлалаа. За зуны сайхан дэлгэр цагт нэг ирнэ. Нэг сумд чи би 4 удирлаар ирдэ штэ. Энэ удаа хаврын адаг зуны ихэнх сард морилж явна. Тэгээ 6 сар үед одоо зуны сайхан дэлгэр цаг үед одоо айрыг цагаа гэд дэлгэр хөдөөгүүрээ сайхан явна. Тэгээ намар хадлангийн үед нэг ирнэ. Дахин уулзах сайхан өрөөл тавь. Одоо ийшээ бас нэг огшнод бас нэг очино. Орой тэгээд бүжгэн дээр уулзах юм байна. Тэгээ бүжгэн дээр уулз. Сомж бүжигч бас гоё шүү бас тэгээд. Цэвэр одоо хүнд эрүүл мэнд хэрэгтэй тийм ээ. За тэгээд Монголынхаа сайхан соёлын өвийг бас сайхан тээж яваа. Та хоёрдаа эрүүл нэг сайн сайхныг хүсэж урт наслаараа гэж сайхан ерөөй. Ерөөл олон жил одоо энэ сайхан Монгол улс их орныхад одоо хичээл зүтгэлээ гаргаж явсанд талархж байна. Дахин уулзах сайхан ерөөл тавь. Баярлалаа. За ерөөл утгах шалтгаан. Хүрээ. Баярлалаа.